Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө ундаг хайртай хүлгээ танилцуулнаа. Энэ бол Toyota Mark 2. Цраа. За миний хобби бол автомашин, ялангуяа дрифттэй спортт хоббитой. Гэхдээ би тэмцээнд ордог л дээ. Энэ 2000 оны Toyota Mark 2. Надтай жицүү манай найз байгаа. 2000 оны машин гэхэд маш гэлгар, маш хүчтэй. Энэ миний унлагандаа ундаг машин. Тийм болохоор маш зөвхөн унахыг хичээдэг. Лүктэй, Hyper Zero бод миний дуртай бод. Энэ 105 Mark 2 гэдэг нь гаднаасаа ингэж харагдана. Дотроосоо яаж харагдгийг үзүүлье. Дотроос юм байна. Nardi Torino гэдэг өрүүл ирчаакны бариулах юм уу? Өрүүлийг би Японд байхдаа машин авахаас өмнө энэ өрүүлийг авчихсан байсан. Энийг бол машинтайгаа ирсэн, манай ах өгсөн. CR2 салон 2000 оны машин гэхэд маш гэлгар. Ямар ч асуудалгүй бүх юм ажиллана. Бүх энэ доторх гэрэл хянах ажиллахгүй юм байхгүй. Одоо харин хамар дотор юу байгааг харуулъя. За хамар дотор их юм байгаа. Цэра 1.5 GZ хөдөлгүүр R154 хороб, механик хороб. Тэгээд low mount manifold 70% том турбоны харагдаж байна уу. Тэгээд жижигээс агаар шүүгч, хүмүүс мөөг агаар шүүгч ярьдаг. Хөнгөн цагаан харь чатар, хаалхан баг. Тэгээд хоногийн синс хайдаж. Тэгээд бензин регулятор тэр байна. Урд хойд струт бар байгаа. Уртл нь энэ байна. Хойдл нь болохоор аюугаа яригддаг хойдлоосаа. Үзмэр талаасаа ч гэсэн маш гоё яригддаг. Амарчины дээр тагн дээр богддог болохоор ингэж таардаг. 1.5 GZ гэдэг хөдөлгөөр нь үйлдвэрээсээ гардаг мотор биш л дээ. Үйлдвэрээс бол 1 GZ, 2 GZ гэсэн моторууд байдаг. Минийх болохоор топ GZ нэрээд бичсэн. Дээд анги 1 GZ, доод анги 2 GZ. MyWeb миний зэвсэг. Тэгээд энэ болохоор 1 GZ-ийн дээд анги болохоор тагмаг 1 GZ. 1 GZ чинь 2500 турбо хөдөлгөөр байдаг болохоор тагн дээр 2500 турбо гэсэн бичгтэй, VVT гэсэн бичгтэй байдаг. Тэгээд минийх доод анги нь 2 GZ болохоор 2 GZ-ийн болохоор 3000 TV турбо байдаг. Энэ болохоор 2 GZ-ийн доод ангийг ашигласан болохоор блокороо хэдэн cc гэдэг нь хамаардаг болохоор энэ 3000 cc гэж явах болов уу гэж бодож байна. Тэгээд дээр нь нийтдээ нэмэх нь 500 явчихсан. Тэгээд 70 биг турбо. Гахалтай хөдөлгүүр. Машинтай хайртай. Маш хайртай. За, дуугийн сонсгоо. Энэ микнес болоод дуунаас яг гоё чихээ сонсогдож байгаатай адилхан сонсогдохгүйгээр мэдэхгүй л байна. DJS-ийн мөвлөр янтантай. Гэхдээ тийм ч амар муухай орсон чанга яндан бол биш. Маш намхаа. Энд энэ төвчөө зогсох гудмаар сүвчнэ гэсэн юм байхгүй. Төв замаараа төвчөрхөөс харахгүй. Мэдээж хобби учраас тэгэл аргалаа л унна да. Хөвчлээ авсуустаал. Дангарах үед ангараал. Гоё дуутай гоё биш шүү. Турбо сонсмоор байна та нар. Турбо
миний дуртай дуу. За абуудаа танилцуулчих. Энэ Hyper Zero гэдэг абууд 17-той 9.5 GG. Дугууны арзмаар болохоор 225-45.7 гэсэн өвлийн дугуйтай байна. Одоо л 100-ны дугуйгаа тавиагүй байна. Тэгээд амарчин болохоор T-ний 4 амарчинтай, спорт амарчинтай. Дээрээс нь доод твшний бас струт бааруудтай, дээрээ чинь струт баартай болохоор хурд давалт эргэлтэн дээр маш тогтвортой савлгаа байхгүй гэсэн үг. Мэдээж энгийн унлагны машин, энгийн машинуудыг бодвол мэдээж спорт машин гэж хатуу. Гоё харагдаж байгаа сте. Бензиний хувьд турботой хөдөлгөөр учраас ер нь бол болж өгөл 95-9 дээр. Гэхдээ би бол боломжтой үед 95 гэдээ боломжгүй үед 92 хийждэг, холиод хийждэг. Эдлийн хувьд бол би өвөл 1 сарын сүүлээр Монголд ингэж ирчээд авсны дараа дүүргээд яг тооцоолж үзэхэд нэг 23-4 идчихлөө. Одоо бол дулаарсан юм чи нэг 17-8 идэж байгаа байлгүй гэж бодож байна. Гэхдээ бол турбот хөдөлгөөр учраас мэдээж хөлнөөс шууд хамааралтай. Хэрэг гişиг нь тэр дөдий чинэл идэндээ. Одоо ч гэсэн ер нь сайн гიშгэх юм бол 20 хангалттай гаргаж идэнэ. Гэхдээ идж байгаа шиг мэдээж мэдрэмж, сэтгэл ханамж, гайхалтай зүйлсийг мэдээж буцаагаад өгнө. Тэр нь мэдээж таатай. За миний машин дотор юу байгаа, би машинда юу авч явдгийг харуулъя. За мэдээж утас цэнэглэгч байна. Тэгээд энэ манай байрны хашааны түлхүүр байна. Утас тогтоогч энд байна, бас энд байгаа. Талдаас тогтоочихно. Уртлын арц нь болохоор зөөрэ 0-ын салфитик байгаа мэдээж. Манай гэр бүл аягүй олон дүүтэй болохоор заваарах тохиолдол их гарна. Тиймээс салфитик бол байнга авч явна. За энэ бичгээр байна. Энэ шил өнгөлөгч байна. Өндөр халдаг ер нь аюултай байж зүйл болж магадгүй учраас зүгээр мэдээж галын орол ойрхон авч явдаг. Уг нь бол багаж нь байдаг байсан. Одоо энэ бол ойрхон авч явдаг. Тэгээд энд алчуур байна. Салон өнгөрдөг порлон байна. Энд бас миний тал алчуур байна. Дугуй могоо жолгоор зүрхэмд ашиглах бэйли байна, ажлын бэйли. Энэ юу вэ? Энэ 900 орхич цав шиг юм байна. За мэдээж төрөвч байна. За ортолч. Тэгээд цонхоо арчдаг илгээ алчуур. Мэдээж машины гэрчилгээ. Даатгалын цаас мас байна. Мэдээж машин дээр дугаараа тавина. Түр машин хааж тавьж нөхөд. Тэгээд наагаад тавьсан байгаа. За наалтан пад байна. Энэ бас л нэг төрлийн наалт юм байна уу? Энэ цаас урлааш. Энэ ажлын утас сүүлд чиглэг тохиолд орсон. Тэр нийл байна. Тэгээ янз бүрийн нэгэн таг. Энэ бол энд басах хэрэг. Энэ нэг моторын дээд тагны таг тайлдаг. Тусгаагаар тайлдаг. Тэр таардаг тусгаа байна. Тэгээд чочголк бидамг татдаггүй л дээ. Гэхдээ энд нөгөө юм хайлуулах ч юм уу янз бүр хийхээр чочголк хэрэгтэй болдог. За нэг иймэрхүү юмнууд байна. Өөр юу вэ харцгаая. Араарч байнгын зүг авч явдаг. Би цамц хурцсан сонор авч явах. За багаж нь юу байна? Харъя. За багаж нь багаж байгаа. Гэж багаж нэг ком байна. Тэгээд энэ ч гэсэн адилхан багаж нэг ком уу. Байх цаас метр. Энэ болохоор
60 шүү биш. 82-тэй бас юм гринерийн лагаж гэж. Тэгээд сэгсүрэг. Гэтэ машин айл болох сэгсүрэгдэхгүй шууд угаахыг боддог. Энд бол тэгээд ойр зүрийн сольсон наклаад ч юм уу моторын тос. Би моторын тос нэр ийм тос хэлдэг. Shell-ийн 20W50 гэдэг нэлээд өтгөн тос. Энийг хийгээд дээрэс нь бүр өтгөрүүлэгч бас нэмж хольж хийдэг. Маш өтгөн тос хийдэг энгийн машиныг бодвол энгийн машинууд хабрид машинууд чинь 5W ууч 10W ууч л хийж байгаа. Минийх бол 20W50 нэлээд өтгөн тос байгаа. За тэгээд урд гэрлийн ламп сэгжээ ч юм уу. Тэгээд энэ сольснаа юу байна? Наклаад байна. Машины энийг хараад байна. Цэгцэхгүй болгож энэ дараа цэгцэхгүй бол энэ хянах. Гэхдээ энэ болохоор автомат хянах. Энд нөө PRND гэсэн бичигтэй юм. Механик хянах нь болохоор ийм бичиг байхгүй. За тэгээд дугуй хийлэгч. Анхан шатны тусламжийн хайрцаг. Шүүршдэг харуулдаг байна. Сэвчээнд орцоо байна. Энэ бензин насос байна. Ер нь дандаа илүү сэлбэг юмнуудаа хийцэн байна. За одоо энэ доор байгаануудыг харуулъя. Сая багаж юмнуудаа бүгдийг гаргачлаа. Багаж маань хүртэл маш гялгаар байгаа сте. За тэнд бас Shell-ийн бүрэлдэхүүн гидер байна. Тэгээд антифриз, тосоол гэх мэт бас запас юмнууд байна. Энд доор нь данхраад байгаа. Тэгээд энд оос машин жирүүл оос байна. Муухай бэли байна. Энд бол запас дугуй байгаа. V-stock бодно байгаа. За тэгээд юм байна да. Багаж маань хүртэл маш гялгаар дахиад дээрээс нь дахиад юм хийвстэй. За тэгээд миний бичлэгийг үзэж миний машинтай танилцсан та бүхэнд баярлалаа. Би ч гэсэн гоё юм хийсэн гоё машина хүмүүст ярьж магтах дуртай. Тиймээс надад ч гэсэн гоё байлаа. Дараагийн бичлэг хийцээ орохыг сайн мэдэхгүй байна. Гэтэ ойрхон бичлэг ордог болох л баг. За баярлалаа баяртай.